Гүйсэн булчирхай өрөвсөл. Амаа ангахад хүүхэн хэлний хоёр талд залхуур хоолойн эхэнд барилах хос тунгалгийн булчирхайг гүйсэн булчирхай гэнэ. Гүйсэн булчирхай тахлааны эсийн бөөгн нүрлөөс тогтох бөгөөд хөндөд идэгдэх юм. Гүйсэн булчирхай багахан хэсэг нь ил харагдах ба бусад хэсэг нь хөндөд байлаа. Энэ нь амьсгалах, залхих, ярихад саад учруулахгүй ач холбогдолтой. Гүйсэн булчирхай ямар үүрэгтэй вэ? Гүйсэн булчирхайн гадуур Т-Б лимфоцит, макрофаг зэрэг тархлааны эс тогтмол ялгарч байдаг. Ингэснээр амьсгалын зам болон хоол боловсруулах зам вирус бактери орж хүчлэл үүсгэхээс сэргийлдэг. 5 нас хүртэл гүйсэн булчирхай хэмжээгээрээ томорч тархлааны өндөр итэг үзүүлдэг. Буурсаар 25 нас хамгаалах үйл ажиллагаа зогсдог. Гүйсэн булчирхайн өрөвсөл гэж юу вэ? Гүйсэн булчирхай руу хоол болон бактери орж бөглөрснөөр үрслийн үндэс болно. Амны хөндийн ариун цэвэр муу, шүд цоорхой, тархлаа сулрах, вирус бактерийн чочмоо үрслийн нөлөөгөөр үрсэл үүсгэгдэнэ. Ихэвчлэндээ вирусээр үүсгэгдэж 80-90% нь алтлаг стафилококкийн нөлөөгөөр хүндэрдэг. Өвчлөлийн 60%-ийг хүүхэд эцэлдэг. Олон удаагийн үрслийн нөлөөгөөр гүйсэн булчирхай хэмжээгээрээ томордог. Гүйсэн булчирхайн үрслийн шинж тэмдэг. Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хоолой өгдөг. Хэрвээ гүйсэн булчирхай хэмжээгээрээ томорсон бол хоолой боох шинжийг илэрч болно. Өвдөл чихрүү дамжин цаашлаад хоол идэх залхид хүндрэл үүсч хоолны туршил буурдаг. Өрөвсөл хүндрэхэд ханайх, толгой өвдөг, халуурах шинж тэмдэг олон хоногоор үргэлжилж болно. Хэрхэн онцлох вэ? Гүйсэн булчирхайн өрөвсөл буюу танзелит нь зүрх, өөр, үе мөч гэх мэт 800 төрлийн өвчлөл үүсгэх тул бүрэн эмчлэх шаардлагатай. Тиймээс гүйсэн булчирхайнаас ачтаас авч үүсгэгчийг тодорхойлох хэрэгтэй. Хэрхэн эмчлэх вэ? Урьдчилан сэргийлэлт бол хамгийн сайн арга юм. Хэрвээ өвдсөн бол ургамлын зөөлөн нэмээд эмчилгээг эхлээрэй. Дархлаад дэмжиж сайтар унтаж амрах шаардлагатай. Халууралт 38 хэмээс дээш бол халуун буруулах юм уу? Хүндрэл их байвал үүсгэгчийн эсрэг антибиотик эмчилгээ эмчтэйгээ ярилцаж сонгоорой. Антибиотикийг цагаар тогтмол хэрэглэхгүй бол бактери иммун тасал үүсэх аюултай. Антибиотик эмчилгээ тодорхой үр дүнд хүрэхгүй байвал мэс заслын аргыг цомгон гэрлэж болно. Гүйсэн булчирхай мэс заслын зардал 1 жил 7 ба түүнээс дээш удаа өвдсөн, 2 жил дараалан 5 ба түүнээс дээш удаа өвдсөн, 3 жил дараалан 3 ба түүнээс дээш өвдсөн бол харьцангуй зовлт болно. Гүйсэн булчирхай мэс засал сонгох. Энийг эмчтэйгээ ярилцаж байгаад олон төрлийн аргаар мэс засалд орох боломжтой. Гүйсэн булчирхай мэс засал. 1. Гүйсэн булчирхай авах тодорхой байрлалд хэвтүүлнэ. 2. Амт хэлэгч барьжуулна. 3. Хямсаагаар гүйсэн булчирхай татаж хэл хязгаарыг тодорхойлно. 4. Томорсон гүйсэн булчирхай уутансыг тусгаарлаж зүсэлт хийнэ. 5. Хайчаад доод дээд хэл хязгаарыг салгана. Тунгалгийн зангилаг уцаар огцоодож татна. 7. Гүйсэн булчирхай салгаж аваад цусыг тогтоож биенээр удаан хугацаанд давна. 8. Цус тогтсон бол биенээ аваад ойдол тавина. Гүйсэн булчирхайн үрслээр удаал дараалан өвдгөн, зүрхний хавхлагын үжил, бөөрийн дутагдал, ходоодны шархлаа, үений хэрэг хүчин зэргийн үндэс болж 800 төрлийн хүчлэл үүсгдэг. Энэ нь хүүхдийн ирээдүйд төдийгүй амь насанд аюултай хүчлэлийн үндэс болдог учраас та бүхэн цаг тухай бүртэн эмчилгээг сайтар аваарай. Та бүхэндээ коллеж төлөвлөлийг танилцуулж байна. Хүүхдэд даарах, өглөө сургууль цэцэрлэгт нь явхад амыг нь ариутгаж чадахгүй, шүдийг нь тогтмол угаа цэвэрлэж чадахгүй байгаа бол коллеж төлөвлөлийг хүлэхээрэй. Мөн өвчлөлийн үед хэрэглэхэд өвдөлт дарж тахилдаа сэргийлнэ. Ургамлын зөөлөн нэмийг удаан хугацаанд тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болохоос гадна хүүхдэд хор нөлөөгөө гэдгээрээ давуу талтай юм а. Хүүхдэд болон гэр бүлээ хамгаалж өдөр бүр коллеж хүлхмэл хүлэхээрэй.